усны газар, усны агентлагийн дарга усаар өгсөн бат хоёр даргатайгаа уулзаад байж байна. Учир шалтгаан бол энэ жил дэлхийн том хурал болох гэж байгаа. COP17 цэвэрлэлтийн эсрэг дэлхийн том хурал. Дэлхийд 200 улс байдгийн ихэнх нь энэ хурлаар ирнэ гэсэн тийм мэдээлэл авсан. Цэвэрлэлтийн эсрэг бол хэд хэдэн одоо асуудал байдаг. Түүний дотор бол моджуулах асуудал байгаа. За нарны энерги, сэргээх төрчин хүчээр ашиглах асуудал, хамгийн чухал зүйл бол энэ усны асуудал байгаамаа. Ус бол чандан эрдэнэ гэдэг. Тэгээд энэ жилийн хурлаар бол COP17 хурлаар яг усны чиглэлээр ямар одоо ажил хийх гэж байна, ямар төлөвлөгөө байна, ямар асуудлыг хүндэд тавих гэж байна гэж би сонирхоод байна. Учир нь би өөрөө энэ усыг хүүхд цагаас нандинаа хайрлах тийм үнслэр хүмүүцсэн. Дээрээс нь өөрийнхөө төрсөн нутаг Аранга аймгийн Эрдэнэ мандалсан манд 2 нуурыг 5 дахин дэмжлэгтэйгээр сэргээж одоо бол хуншуу одоо олон шууд цугларсан сайхан нуур ингээ сэргэгдсэн байж байгаа. Тэгэхээр энэ усны асуудлыг бол хүн болгоны хүчин зүтгэл хэрэгтэй байх юм бол нуур цөөрөн байгуулахаас ахуулаад өөрөөсөө хөв нэмрийг оруулах юм бол их үр дүн гарах юм уу? Нэг хүн санаа ажиллагаараа төрөлсөйтэйгээ эрдэмтэн судлаачтай хамтран 2 нуур сэргээж болж байгаа юм чинь яг COP17-гийн өмнө яг энэ чиглэлээр юу их гэж байна? Ер нь бол усны асуудлаар маш их бодлого ярьдаг хүний хувьд цаашдаа ямар боломжууд энэ чиглэлээр уулзж ярих гэж урьсан юм аа. Юуны өмнө бас тантай ингэ зэрэгцээ суугаа ярина гэдэг бол миний хувьд нэр төрийн асуудал. Тэгэхээр Монголын төр олон сайхан зүтгэлтэнтэй. Тэгэж Монголын төрийн олон зүтгэлтнүүд ихтэй. Тэр олон зүтгэлтнүүдээс төв хөндлөлтсөн зүтгэлтэн гэвэл арай цөөхөн болгоо. За тэгээд түүхтэй үлдэхтэй хийсэн бүтээснээрээ үлдэх хүн гэвэл бас цөөхөн болгоо. Ус дурч. Тэгэхээр тэр хүний нэг гэж үнэлж явдаг учраас тэгээд тэр дундаа бас усны тухай асуудлыг ярих болсон даа их баяртай. Тэгээд сая таны хэлдэг нуурын тухай асуудлыг би бол одоо нуурыг ээж гэдэг хүнтэй гэдэг юм эсвэл ээж гэдэг ойлголтод зөөрлж явдаг хүн. За хаана нуур үүснэ тэнд усны шуудаас авахуулаад загас жаргаханаас авахуулаад эрэг орчин байж амьд байгаль тийм хоёр нутагт ингээ бодохоор ерөөсөн амьд байгалийн өөрийнх нь ээж нуур юм байна. За мэдээж гол бүрэг бас авна гэж. Тэрнтэй адилхан хүний хувьд бас тийм. Тэгвэл ээж байхгүй болоод ээж тэнгэр талсны дараа хүн сэтгэл зүйн хувьд өнчирдэг гэдэгтэй адилхан нуур ус маань ширгээд хатаад эхлэх юм бол нөгөө байгаль дэлхийн маань өнчирсэн юм шиг царай алдаад гундаад гэ хатаад эхэлдэг. Тийм л зүйл. Тэгэхээр тэр гамдж байгаа, хатж байгаа тэр процессыг бид нар цэлжилт гэж нэрлэдэг байх шүү. Мэдээж шинжлэх ухааны нэр томьёогоор их олон янзын нэр томьёонууд байдаг. Яг цэлжилт гэж юу юм гэж. Бид бол энэ жил таны асуусан COP17 дээр усны газрын зүгээс оролцох гээд байгаа ганцхан өгүүлбэр л цэлжилт гэдэг бол усны дутагдал. За усны дутагдал, усны нөөцийн дутагдал, чигийн дутагдал гэдэг ингээд цаашаа маш олон янзаар ярьж байна. Гэтэл хүний биед байж байгаа шингэний хэмжээ багасаад ирэхээр хөгшмөл явагддаг, өвчлөлт явагддаг. Яг тэр өвчлөлт яг тэрнтэй адилханаар байгальд байж байгаа усны хэмжээ, чигний хэмжээ багасаад ирэхээр илэн гарч байгаа үр дүн нь цөлжилт болж байгаа. Тэгэхээр цөлжилтийн эсрэг үйл ажиллагаа бол ерөөсөө ус чигийг нэмэгдүүлэх асуудал. Дэлхийн дулаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлт гэдэг маань нэг талдаа далайн түвшний дэвшлэлт нэмэгдээд нөгөө талдаа мөс хайлаад хуурай газарт болохоор ус нь багасаад гэдэг ийм л аюулт бол. За яг COP17 дээр бид нар цөлжилт гэдэг тодорхойлолтыг усны дутагдал юм аа, усны нөөцийн дутагдал юм аа гэж хэлж оролцохын зэрэгцээ цөлжилтөөс гарах арга зам байна. Энэ бол усны нөөцийн хоригдлол юм аа гэж орох гээд. За маш энгийн зүйлээс эхэлнэ. Улаанбаатар хот цөлжиж гин үү? Улаанбаатар цөлжилтэнд арай нэрвэгдээгүй баг. Цөлжилт гэж хэлвэл хэд баг. Гэхдээ бид хэд хуурай шилдэг. 250 мм хурд хүнс ордог, 650 мм ус уурсдаг газар тэртээ бид нар алдагдaltaй ус. Тийм болохоор эрсдэрс их газрын эрсдээс уур амьсгал гэж ярьдаг. Яг тэрнтэй холбоотойгоор
тоосон цэгийн хэмжээ нэмэгдээд ирэхээр агаарын бохирдол болоод тэр нь утаатай нийлээд хүний биед нийлүүлээд бид нар нөгөө өр нөлөөгийн өөр дөрөө мэдрээд идэм мөртлөө шалтгааныг нь бодохгүй. Гэтэл Улаанбаатар хотод хэдэн нуур. За одоо та бид хоёр хоёулаа бас нэлээд олон жил Европт амьдарсан хүмүүс Берлин хотод ч гэдэг юм уу, Бонд ч гэдэг юм уу, хэдэн Будапешт ч гэдэг юм уу, хэдэн нуур байна, хэдэн гол байна, хэдэн усан оргилуур байна гэх ингээ ярих юм бол тийм баг тоог нь мэдэхгүй шахан байж ах жишээтэй. Гэтэл Улаанбаатар хотод нуур байхгүйгээр барахгүй бүр хитгэн гүүрээ хүртэл нэрлэегүй. Тэгэхээр бид нар нөгөө гүүрийг нэрлэн ихээр жижиг юм шиг харагдаж байгаа ч гэсэн усанд хандах хандлагын маань л тодорхойлж байна. Тийм учраас COP17 дээр бидний орох гэдэг зүйл бол цөлжилт гэдэг зөвхөн бүр хамгийн эцсийн мөчтөд орсон өвчний дээд үе шатанда орцсон тэр юмыг ярихаас илүү наадталт нь байж байгаа хуур ашиглалтын асуудал, гангийн асуудал, тэгээд цөлжилт гэсэн хуур ашиглалт, ган цөлжилт гэсэн энэ гурван категориор нь яри. За тэгээд манай цөлжилтийн эсрэг Нүүбийн конвенцийнхэн байна Монголын талын саналыг хүлээн зөвшөөрөөд 8 сарын 25-ны өдөр яг тэр өдрийг усны өдөр гэж нэрлээд устай холбоотой сэдвээр ярихаар болж байгаа энэ COP17 одоо хүртэл 16 явсны бас түүхэнд нас анхных нь болж байгаа. Тэгээд ингээд усны асуудлын хэмжээнд тавьж байгаад бол их баяртай байна. Бид хоёр зүйлийг ярихаар төлөвлөж байгаа. Нэг нь нуур хамгаалах Монгол цагвар. Хоёрдугаарх нь 333 нуур нэг сумны нуур гэсэн энэ хоёр хөтөлбөр ярихаар болж. За энэ дээр би нэг товчхон хэлье. Таны сэргээсэн нуурын тухай асуудал дээр яаж сэргээсэн бэ гэдэг та тэр загварыг санаж байгаа. Яг тэрнтэй адилханаар бид нар сүүлийн 3-4 жилийн хугацаанд 95% нь ширэгдсэн байсан ганга нуурыг сэргээж чадлаа. Ширгэх аюулд ороод бохирдоод эхэлсэн байсан өгийн нуураа хамгаалж чадлаа. Элсэн дундах нөгөө мөнгөн завья гэж нэрлэгддэг байсан гэрээ нуур маань алга болцсон байсныг 2 дахь удаага сэргээж чадлаа. Гэх мэтэр ингээд би зүгээр зүүн баруун төв гэсэн 3 нуураа хэлэхтлийн байдалтай байж байгаа. Тэгэхээр бид дэлхийд дахинд нуур хамгаалах Монгол загвартай болчлоо гэдгээ танилцуулах. COP17 гэх нэг том хурал гэдэл яг зөв биднээс бол улс төрчид мэрэгжлийн хүмүүс бол ойлгоод байгаа. Ер нь зүгээр ард түмэнд 180 гаруй орны төлөөлөгчд ирсэн ийм том хурал яагаад Монголд хийх болов? Энэ бол үнэхээр Нүүбийн конвенцийн хүрээнд зохион байгуулах дэлхийн хэмжээний их том хурал да тийм ээ. Ерөнхийдөө бол дэлхий дээр Риогийн 3 конвенц гэж ярилдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн биологийн олон талд байдлыг хамгаалах гэх тэгээд энэ зөржилтээс гэсэн энэ конвенцуудын 3 хамгийн олон улс орсон хамгийн чухал гэж байгаа конвенцийн 17 дахь удаагийн талуудын баг хурал нь Монгол улсад болно. Монголд хийдэг гол шалтгаан нь цөлжилтийн асуудлын хамгийн сонгодог жишээ сайнч тал дээр мууч тал дээр Монголд байна гэдэг л байна. Дараа нь Монгол улсад ямар ач холбогдолтой вэ гэхээр нэгдүгээр яг одоо ирж байгаа олон мянган хүн 10 мянган хүн зочид энэ хүмүүстэй Монгол улсын нөхцөл байдлыг танилцуулахын зэрэгцээ дараагийн хурал хүртэл 2 жилийн хугацаанд Монгол улс маань энэ конвенцийг ахалж явна. Тэгэхээр бид одоо энэ конвенцийн үеэр монголчууд бид сая хэлсэн нуур хамгаалах Монгол загвар гэдэг нэг юм хичээл энэ загварын дагуу тэр Чад улс нуураа хамгаалаач тэр улс нуураа хамгаалаач гэдэг сайн жишгээ ярьж танилцуулахын зэрэгцээ бидэнд ийм ажил хийх шаардлагатай байна гэдэг төсөл хөтөлбөрүүдэд танилцуулаад тэр төсөл хөтөлбөр дээрээ хөрөнгө мөнгө олж авах ийм үйл ажиллагаа явах боломжтой. Тэгэхээр энэ бол бидэнд олдож байгаа боломж гэж ойлгож болох талтай. Дээр нь хамгийн чухал нь дэлхийд даяараа тэр дундаа монголчууд бид нар цөлжилтийн аюулыг ойлгож авахгүй бол ялангуяа Монголын хүн амын бараг 60-70% суурин газар амьдардаг болцсноос шалтгаалаад тэр байгальд байж байгаа тэнцвэрт байдал алдагдж байгаа байдал уур амьсгалын өөрчлөлтөөс болоод нөлөөллүүд гарч ирж байгаа байдал тэр дундаа хуурай шиж ган зууд тасралтгүй болж тэгээ цөлжиж байгаа гэдгийг мэдэхгүй сууж. Монгол улсын одоо аль биесний тоогоор Монгол улсын нутаг дэвсгэрийн 76% нь цөлжижээ гэдэг аимшигтай тоо. Зүгээр энгийн үгээр хүмүүст хэлэхэд яагаад бид цөл гэдэг монгол үг байдаг. Тэгсэн мөртлөө бид 33 их гоё гэж нэрлэдэг. Цөл гэдэг бол эзгүй үржил шингүү нутгийн газрыг хэлдэг. Сахарын цөл гэдэг шүү дээ. Тэгтэл монгол хэлний гайхамшиг нь бид өөрсдөө гоё. За цөл биш шүү. Хүйсийн гоё, долоодын гоё, галбын гоё гэдэг. Тэгэхээр тэнд бол өөрийн байгалийн өөрмөс тогтц байна гэдгээ хэлжээд л харамсалтай нь
түрүүн хэлдэг бүх шалтгаанаас хүний үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт олон үйл ажиллагаанаас шалтгаалаад цөл болж өөрийнх аюултай байгаа. Бид нар цөлжилтийн асуудал гэвэл тэр хөдөө байдаг л аюулгалт гэж одод байдаг. Гэтэл туулгал хэрэгтэй цөлжилж явагдаж байна. Юу маань Улаанбаатар хот маань ганд өртөж байна. За хамгийн энгийн Улаанбаатар хотын энэ алтан твшийн хөндөө хүн чулууны хонхор гэж нэрлэгдэх энэ сайхан газрын туул голын, сэлб болон улаастай голын хамгийн гол тижээл нь шар усны үер. Буюу хаврын их урсацсан үе байх ёстой. Гэтэл хот байгуулснаасаа болоод тэр шар усны үерийг бид нар байхгүй болгоцсон. Өөрөөр хэлбэл туул гол мөсөө унаагаагүй байхад Улаанбаатар хотод айл хэдийн хар болцсон. За яагаад хар болдог нөгөө давс цацгаас ахуулаад өөрөөр хэлбэл бид нар өөрсдөө нөлөөлж ийн гэдэг. Тэгэхээр энэнд бид юу хийх вэ гэдэг асуудлыг бодох хэрэгтэй гэж. За тэгээд түүний хэлдэг нуур хамгаалах Монгол загвар гэдэг үгний ардталт нь зүгээр хүмүүстэй энгийн үгээр хэлэх гэдэг нь та карантаа гойжуулж шүдэ угаах, аяганд тус шүдэ угаах хоёрын аль нь хэрэгтэй вэ? Өөрөөр хэлбэл усны нөөцийн хоригдлол гэдэг нь тэр стаканд тосч авахыг л хэлээд. Тэгэл дээврийн усаа тосч авал нэг буушиг тавал устдаг бороо ороход нэг хувийн ус авдаг гэдгээс алгуулаад ихээ хэмжээгээр яваад ирэх юм бол энийг байгаль хамгаалах үйл ажиллагаанаас гадна энэ юу юм бэ гэхээр жишээлбэл Өмнөд Солонгосын гайхамшигтай 20 дугаар зууны гайхамшигтай өсрөнгөө хөгжлийн нууц нь усны нөөцийн хоригдлол буюу усан сангууд гэж үздэг. Тэгэхээр усаа хоригдлуулж авах нь зүгээр нэг юу гэдэг байгалийн хамгаалчин, голоо хамгаалчин гэдэг үгнээс гадна эдийн засгийн хөгжлийн, нийгмийн хөгжлийн үндэс суурь нь гарч ирж байгаа. Би бол их тийм хатуу бодолтой яваад байдаг хүн Монгол улс хөгжиж чадахгүй байна. Шалтгаан нь усны нөөцийн хоригдлол буюу шалтгаан нь бид нар хангалттай хэмжээний усаа цуглуулж авахгүй байна л гэж. Тэгэхээр энийг бол хүн болгоны хүчин зүтгэл сэтгэл гаргах юм бол бага зардлаар ихээхэн том үр дүнд хүрч болдгийг л та бүхтэйгээ хамтарсан одоо манай тэр их нуур, бөөргийн цагаан нуурыг сэргээсэн. Тэнд бөөргийн цагаан нууран дээр бол ямар нэгэн бетон ерөөсөө ямар ч хэрэгцээ байхгүй. Зүгээр л тэр бөөргийнх нь голын илүүдл усыг бөөргийн цагаан нуурд байгаа одоо оруулаад тэгээд дүүрсэн усан цаашаа гол руугаа гарч байгаа учраас ямар ч хохирол байхгүй. Сүүлийн 2-3 жилд одоо нуур сэргээх ажил дээр нэлээд олон явлаа. Сая би нэг маш энгийн байдлаар хөдөө суманд байсан малчид маань өөрсдөө нийлээд маш энгийн шийдлэр сайхан нуур босгож байна. Тийм ээ. Сайн байна. Хураан аймгийн бүр цуман дээр. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр таны хэлдгээр за мэдээж нэгдүгээр сэтгэл, хоёрдугаарт нөхцөл байдлаа таньж мэдэх, за гуравдугаарт боломж үйл нөгөө мэрэгжлийн хүмүүсийн шилхооны үндэслэлийг гаргаж төсөл цаа авч зураг төслийг аваад ингээ хийх юм бол оптимал. Нуур усанд санаа тавиад ядаж хажууд нь байж байгаа хогийг аваад олон дахин очиод хараад ингээд ирэхээр нуур ус өөрөө сэргээд ирдэг гэдэгт би бол итгэлтэй. Тэр нь ямар бохор сүсэг идэх биш. Ерөөсөө бид хүн байрлал хайцаа. Ийм л бид өөрсдөө байрлал амьд. Өөрсдөө энэ нэг цементэн байшингаар тасалж хайчаад байгаль нь тустай, хүн нь тустай юм шиг бодоод байд. Гэтэл бид нар ч өөрөө байгалийн бүтээгдэхүүн учраас тэр байгальд очиж ижил бид нар өөрөө жаргалтай сайхан байна, сэтгэл санаа сайхан байна гэсэн ийм зүйлээр л бодмоор юм шиг. Би ч юм бол одоо хөдөөний хүүхдтэй байсан биднээс чинь багаас л одоо усан хайрл гэдэг. Яг л бид өөрөө хайрлахаас өөр аргагүй. Хэрвээ чи усаа өрөх юм бол өөрөө чи усанд явуулна. Үйл мөс хагална. Мөсөө шуудаатай өөрнө. Чи тэр хайрсан мөснөөсөө хичнээн замбараг ирлэх юм чи мөсөндөө л олгуудаа явна шүү дээ. Тэгэхээр одоо энэ карантинаас хойжуулаад тэгээд л ингээд хажуу талд нь хараад л ерөөсөө хязгааргүй юм шиг тэгээд цэвэр одоо ундныхаа усаар нойлынхаа усыг татдаг ус манайхаас өөр байхгүй болчихгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ болгоны хайрлах сэтгэл баймаар байна. Хоёр нуур сэргээх дэснээр бол өөрөө чи хэлсний дагуу би бол маш их байлсан. Одоо очих болгонд ирч хүч аваад тэр сэргээс нуураа хараад одоо ерөөсөө бүр эхлээд бол би хатцсан тэр их нуур гэж их том нуур байхгүй. Тэгтэл тэр хатсан нуурыг хараад өөрөө ирэхгүй ингээд нулимс асгараад ирдэг юм байл. Одоо алдартай 90 нуур гэж байна. Ямар сайхан дуу байдаг вэ? Амсар нь бэлтэлсэн гэдэг. Тэгээд яг 90 нуур маань ширгээд тэгээд ус харагдхаа байсан дунд нь шавартай. Тэр шаварт нь үхэр шигшигдсэн, тэгээ ойролцсон. Тэр ядаж тэр үхрийн юу яачихсан, гаргачихсан гээ явангууд ердөө 3 хаан алгаал өвдөг давсан шаварт өөрөө шигдэжсэн. Тэр үед бол хүн
Үнэхээр ямар ч хүн ээжигээ алдаад ямар аюултай байлдаг вэ? Яг тийм мэдрэмж төрд юм бэл. Тийм учраас тэр уйлах, тэр сэтгэл шимших бол маш энгийн үнцэгдэл бас тэр хэрэгтэй юм шиг байна. Хүн ямар зовлон, ямар үн цэнтэй юм бэ гэдгийг нуурыг харах. Гоё юм билээ шүү. Одоо яг хэлсэн дунд байж байгаа юугаа харахаар, эрээ нуураа харахаар, сэргээцэн эрээ нуураа харахаар үнэхээр таны хэлдгээр бүх юм тайвширч байгаа юм шиг, амьдралын зорилго биелсэн юм шиг, нөгөө хүний амьдралаараа зүтгэж явсан мөнгө төгрөг олоод баярлдагаас хэд дахин илүү, хэдэн 100 дахин илүү гоё сэтгэл төрөө хажууд нь байж байгаа жижиг ажиг нуур маань сэргээ дахиад 70-аад оны үед тэнд нэг нуур байсан гэлээ тэр хүртэл устдаа болчлоо гэж хэлэх тийм үгнүүдийг ярихаар бидний өмнөх үе маань босоод ирж байгаа юм шиг санагдаад ингээд ийм зүйлүүд болгоо. Тэгээ энэ авраг тос нуурын тухай, цайзын нуурын тухай, ганг нуур гэдэг ингээд Монгол даяар нууруудыг маш олон байдлаар сэргээсэн. Заримд нь томоохон хэмжээний инженерийн байрлал байгууламжууд хэрэгтэй, зарим нь зөвхөн маш энгийн шийдлүүд хэрэгтэй гэх байдлаар Монгол улсад нуурын каталог бий болгоё гэж. Бид каталог буюу тоолгоо маш сайн хийсэн мэт. Тэгвэл одоо бүгд ихэвчлэн том нууруудаа мэдээд байдаг. Тэгвэл нөгөө олон жижиг нууруудаа бүгдийг мэдээ. Дээр нь судлыг, аль нь нөгөө хаврцсан амт улаан номд ордог шиг аль нь ширэгчээд байгаа, аль нь хамгийн түрүүнд хийх боломжтой ингээд говийн бүст ямар байгаа, дархтын хоторт ямар байгаа, тал нутагт ямар байгаа гэдгээ ингээд бодоод явах юм бол нэлээд олон тийм сайхан зүйлүүд гарах баг. Хүн төрөлхтний хүн бүрийн анхаарах зүйл бол одоо ус болжээ гэдгийг л ойлгуулмаа. Түүнээс биш нэг хүн, нэг байгууллага усыг сэргээчдэг юм биш. Энд бол ерөөсөө бүгдээрээ нийлж ижил ус сэргэн, бүгдээрээ нийлж ижил ээжигээ хамгаална гэдэгтэй адилхан нуураа хамгаална. Одоо залуучуудаа, хүмүүсээ, хүүхдүүдээ ядаж өөрийнхөө нутгийн нуурыг эхлээд яар. Тэгээд тэрийгээ сайхан болгоод дараагийн гэдэг. Манай усныхны дэлхийн усны зүтгэлтнүүдийн нэг ярьдаг үг байт юм л да. Дэлхийн хэмжээнд сэтгэж тосгоныхоо хэмжээнд үйлдэй гэж. Тэгэхээр одоо бидэнд бол тэр мөг цасны хайлалтаас ахуулаад бүх юм чухал. Хойд мөсөн далай чухал. Далайн төвчний дээшлэлт чухал. Гэхдээ тэрний эсрэг юу хийх вэ гэхээр л яг гэрийн гадаагаараа харахад нэг муу хөөрхөн жижигхэн болог шамдаас ахуулаад тасрах шахацсан горих. Би одоо олон улсын нэлээх хурал зөвлөгөөнд орж инд шар шороо шуур модны талаар бас илтгэлийн төр тавьж байгаа. Тэгээд тэнд очиход тэр очисон хүн болгоны баг нэг хүн дагаад хурлаар нь таслуулахгүй дагаж явуулаад ингээд л ерөөсөө заавалч тэр ирсэн хүмүүсээс юм авч үлддэг юм байл. Хүн болгон өөрөөсөө шалтгааллах юм хийх ёстой гэдгээр усны газрын урилгаар ирж байгаа нэлээд олон зочид төлөөлөгчд байгаа. Яг тэр зочид төлөөлөгчдөр бид яг таны хэлснээр ингэж нэг үрчлэн ажил нь 12 хоногийн турш салахгүй явна. Тийшээ явж бомбтын аршаанаа үзүүлнэ, нийшээ очиж багнуурыг үзүүлнэ гэдэгтэй адилханаар хурлын үеэр ч гэсэн та сая ойлгоод орчуулагч нь очив хажууд нь усуу яах вэ гэдэг ингээд ярих нэг юм байгаа. Тэгээд кофеийн тухайд бол нэлээд олон төрлийн бодол төлөвлөгөөнүүд байна. Яаж хэрэгжих нь гэхдээ таны саяны хэлснээр бол хамгийн чухал юм нь үр дүн гэдэг рүүгээ харагцсан зөвхөн нэг өөр үр дүн хамгийн чухал. Энийг цааш нь үргэлжлүүлээд 12 хоногийнхаа ажлыг одоо 12 сараар 12 жилээр ингэж л үргэлжлүүлээ бол манай улсын асуудлыг шийдэж болмоор бүр их том асуудал бас биш байгаамаа. Яг үүндээ их том бодоод хийх юм бол болчмоор асуудал байхгүй. Тэгэхээр ингэж л ажилласаа л гэж би одоо баярлалаа. Хүсэж байгаа юм да. Энэ зөвлөгөө, энэ үр даалгаврыг бид биелүүлнэ. Тэгээд яг таны хэлдгээр дэлхийн улс орнууд дээр бид бол одоо 20 жил явж байхад нэг ойролцоогоор нэг 200-аас 300 хүн байна. Яг улс болгон дээр нэг 2-3 хүн. Ингээл ирдэг. Одоо бид нар жохон 20 хэд настай хүүхдүүд л танилцж ийсэн. Одоо бүгдээрээ өгшөрсөн зарим тэтгэвэр тарцсан явж байгаа. Тэгтэл яваад байдаг. Тэгээд энэ маань бас нөгөө одоогийн орчин цагийн улс төр бизнесийн нөгөө хурдтай өөрчлөлтүүдэд автахгүйгээр мартагдахгүйгээр үргэлжлэх тэр холбоог хангаж өгсөн. Тэгэхээр тэн дээр анхаарч ажиллана. Баярлалаа. Одоо бид нар бол бүгдээрээ мэддэг шүү дээ. Хүн гэдэг амтан бүгдээрээ л ижилхэн нөгөө хоёр хөлтэй ахматлуудаа ижилхэн юм шиг. Гэхдээ уулзаад ярихаар хүн болгоныг өөр байдаг нь ойлгомжтой. Яг тэр хүн шиг нуур болгон хэмжээний ижилхэн юм шиг харахад ижилхэн юм шиг яг хажууд нь очихоор тэгэхээр яг их нуурын хувьд бол би очиод бас нэг тийм сонин
одоо юу гэдэг тийм сайхан сэтгэл төрж исэн, үнэхээр бас гүнзгий сэтгэл төрсөн. А яг тэр үед би нэг ширгсэн байсныг хараагүй учраас ийм сайхан нуур ширгсэн байсан гэжүүдээ, багассан байсан гэжүүдээ гэж бодохоор үнэхээр бас өөр юм байна. Зүгээр тэр шин дүүрэх гэж 4-5 жил болсон шүү бас. Та бол дүүрснээр дараа үзчихээ гэж байна. Дүүрсний дараа бол тийм амарч төөрчдгүй юм байна. Зүгээр сонирхуулж хэлэхэд би бол Хэлмэн нуурын ирэг дээр одоо зөндөөл очтیں۔ Гэхдээ очих болгондоо хамгийн анх очиход бол бүр мэлмэртэл үйлсэн. Бас энэ үзэгчдэд бүх хүмүүстээ та бүхэн маань нуурын ирэг дээр ганцаараа зогсоод ээжигээ бодоод үзээрэй. Тэгэхээр л тэр нуурын хамгийн сайхан юм гарч ирнэ л гэж хэлмэн. Тэгээ бүгдээрээ хүн болгон хичээгээд нуур яаж сэргээх үү? За дандаа хатаж ирэхийг хүлээх биш, байгаа сайхан байгаа нуураа яаж хамгаалах уу? Дахиад өшөө яаж одоо нөхцөл байдлыг сайжруулах уу? Мод тарих уу? Ургамал тарих уу? Амтан оруулах уу? Загас үржүүлэх үү гэх мэт ийм дандаа бүтээлч байдлаар сэтгэхэд эхлэх юм бол эцсийн үр дүн нь эргээд бидэнд буюу үр хүүхдүүдэд маань л үлдэнэ гэдгийг холбоо нуураа харахаар хайртай ээж минь нүд шиг санагдана гэдэг дуу хүртэл байгаа юм байна. Тэгэхээр ийм сайхан сэдвээр ярилцсан танд баярлалаа. Баярлалаа. Одоо ингээд нуурынхаа яриаг энэ удаа ер нь тэгэл усны талаар бол өшөө ярих зүйлүүд нэлээх байгаа учраас гол нь COP 17-гийн өмнө энэ COP гэдэг ойлголтыг төрүүлэх дэлхийн улс орнууд манайд анхаарал хандуулж байгаа. Энэ анхаарлыг бол бид зүгээр зөвхөн тэрэн дээр оролцож байгаа хүн болгон биш, Монгол хүн болгон бодмоор юм байлаа. Тэр хөөдөө нууран дээр нэг сайхан мэлтэлсэн нуур юм уу, холын иргэн тэртээ явж байгаа. Зарим нэг сайхан цэвэрхэн байсан, зарим нь хогиндоо дарагдсан ч байх шээ. Гэх мэлээ бодохор их юм байна. Тэгээ танд их ажлын их амжилт хүсье. За танд их баярлалаа. Усны Батбаяр гэдэг нэр нь одоо улам одоо энийг хадгалж Монгол улсыгаа усны асуудлыг шийдэхэд та нарын мэрэгжлийн хүний хувь нэмэр олон улсын хэмжээнд танигдсан байл найз нөхдийн харьцаа маш их чухал шүү. Тэгээд амжилт хүсье. За.